Сайн телевизийн оргил цаг мэдээллийг хөтөлбөр эхлэхэд бэлэн боллоо. Бид олон нийтийн ашиг сонирхлыг эрхэмлэн олон ургуулж үзлийн эндэрвэж тэнцвэртэй мэдээллийг та бүхэндээ хүргэж авах болно. Өргөн сумын засаг даргын орлогч өргөн сумын өргөжлөлтийн бэлтгэл ажил хэрхэн хангагдаж байгаа талаар ажлын хэсэг байгуулагдаж гүйцэтгэж байгаа ажлуудын талаар мэдээлэл хүргэлээ. Үүнд бас сүргийн халдварт паразит өвчнөөс сэргийлэх арга хэмжээ авах мөн сургууль цэцэрлэгүүдийн өргөжлөлтийн бэлтгэл ажил хэрхэн хангагдсан талаар шалгалт хийж засварн хийгдээгүй байгууллагуудын шаардаж хүйтний удирдлыг эхлэхээс өмнө ажлаа дуусгах үүрэг даалгавар өгч ажиллаж байна. За та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. За үйлчлэгийн бэлтгэл ажлыг хангуулах тухай аймгийн засаг даргын А578 дугаар захирамж, Өргөн сумын засаг даргын 203 дугаар захирамж гарсан байгаа. Тэрнтэй холбоотой бид нар Өргөн сумын ажлын хэсэг байгуулсан. Одоо энэ ажлын хэсэг төлөвлөгөө гаргаад бид нар одоо энэ 7 хоногоос эхлээд ажиллаж байгаамаа. Гатадан бастай чи энэ 7 хоног биш шүү дээ. За сайн байсгана уу? Та бүхэнд өнөөдрийн мэнд хүргэе. За үйлчлэгийн бэлтгэл ажил хангуулах тухай Баянүрэг аймгийн засаг даргын 578 дугаар захирамж, Өргөн сумын засаг даргын 203 дугаар захирамж гарсан байгаа. За энэтэй холбоотойгоор үйлчлэгийн бэлтгэл хангах ажлын төлөвлөгөө гарсан. Манай Өргөн сум одоо ажлын хэсэг энэ төлөвлөгөөний дагуу ажиллаж байгаамаа. За одоо хийгдэх ажлуудын одоо товшхон тодорхойныг танилцуулъя. За энд бол мал сүргийн халдварт паразит өвчнөс сэргийлэх арга хэмжээ авах талаар ажлууд хийгдэж байгаа. Тэгээд бас одоо сахилгаан чугам трансформаторын бүрэн бүтрэн байдалд үзлэх хийх ажлууд бас одоо явагдаж байгаа. Хотын одоо халаалтын зуг Север Бохор ус халаалтын ерөнхий болон салбар шугамуудын засвар үйлчилгээг бас одоо хянаж байгаамаа бид нар. За сумын айл өрхийн албан байгууллагуудын өвлөлтийн бэлтгэл хангах байдалд бас одоо хян тавьж ажиллаж байгаа. Ажилдаг Кастёрийн хүмүүжил ба сургаал нэртэй 11 дэх ном өнгөрөгч баасан гарагт нээлттэйглээ. Нээлттэй үйл ажиллагаанд зохиолчийн төрөл хөрөсөд үеийн найзууд болон уншигч олон оролцлоо. Тус ном нэгдүгээрт хүмүүжлийн сэдвтэй шүлгүүд, 2 дугаар бүлэгт байгаль орчноо хэрхэн хамгаалах талаар шүлгүүд, 3 дугаар бүлэгт хүмүүс зориулсан дурсамжит шүлгүүд зэрэг, 4 дугаарт шог ярианууд, 5 дугаар бүлэгт монгол хэлээр бичигдсэн шүлгүүд, 6 дугаар бүлэгт нь зохиолчийн хөдөлмөр алдар гавьяаны талаар бичсэн шүлгүүд гээд нэг 6 бүлгээс бүрдсэн байна. За миний би энэ Баянүрэг аймгийн улсын ахлах мөнгө төвшөр ажилладаг. За энэ би энэ жил хүмүүжил ба сургаал гэсэн 11 дахь номоо хэвлүүлээд уншигчдын гар дээр тавьж байна. За энэ ном бол одоо хүүхдийн хүмүүжил, залуучуудын хүмүүжил, мөн одоо нийт ард түмний хүмүүжилд асар их хөв нэмэр оруулах болов гэж бодоод хүмүүжлийн сэдвтэй шүлгүүдэд оруулсан байгаа. Тэгэхээр энэ ном бол 6 бүлгээс одоо нэгдүгээр бүлэгт бол хүмүүжлийн сэдвтэй шүлгүүд, 2 дугаар бүлэгт нь одоо байгаль орчныг хамгаалах талаарх шүлгүүд, 3 дахь бүлэгт нь одоо бусад хүмүүст зориулсан шүлгүүд, 4 дахь бүлэгт нь одоо шог ярианууд, 5 дахь бүлэгт нь монгол хэлээр бичигдсэн одоо шүлгүүд, 6 дахь бүлэгт нь миний өөрийн хөдөлмөрийн одоо тухай хөдөлмөрсөн
10 жилийн чөлөөт орсон байгаа. За тэгэхээр энэ ном бол хүмүүсийн амьдрал зөх хүмүүр оруулах ба ялангуяа хүмүүсийг өвдөгч хэмжүүлэхэд бас их өрнөлттэй ном болов гэж найдаж байна. Bu kitaptın redaktörü olduğu olsun, benim aklımda kalmayı, o şeyi kızmayıp, aldık bir vakit kapçalıktan oynayayım, ben kuralıyım. Bu kıkanlarına. Osman Ali'nin zirvelerim, yapmayacağım o redaktörlerimiz yok. O kitaptın redaktörü olanlar anlaşılmalıydı. Ama bu şeyleri çok çok önemli. Ama o kitap ülkede, halkaralık kitapın sınırlarının negizі anlayan katlağı muhabalar osunda icazı kitap ortasılıkta türlü kalan ezberden жаңағы өзінің қаласылауға еркіндік бөлу социалдық көпбағдарлы экспедициясы мына жазушылар одағының біздің осы жерден басынан сұраған социалдық басқа да көп айтамыз. Bu kitapın mazmunun kopyasızdır. Haber kuruluşunun göz nazarına tarihi okumaları da katılmaydı. Sonra bir cana ayıtılacaqdır. Fotoğrafı tarihine tağırıldı. Bunun bir zaten olanı odan dedim resimli taraftarılırsa burası sol taraftarının gibi oldukça kanday bozduk, bolmak için aynı olsunlar fotoğrafı öyle gidiyor. Сол кезде болған адамдар өте құнды болған әдемі болып ары қарай сөйлеу жасаудағы біздің аймағымызда көп университеттің соның негізінде кейбір шешімдер жасалып өмірге келген ол өте сол қозғаушы болған осындай жақсы болған. Ал енді мынау тәрбие және тағылым дегенде бұл өлеуді жинағы болса адамға tağılım, genelde sol tağılımdan tağılmal terbiye verildiğin hoşuna gitti. Bu kitabın tağılım bulunduğu, özünün kışkırday gezine başlar, Emir Kardeşkan'ın başlar. Öz kim nebe ettiğinde, öte okuttuk ve saklar görüp, bunlar taşı yerine kışı dönmeye istedik olamız. Keyifli bizim algacılıklarımız, nebelerimiz oynar, gördük. Her bir kitabın arasında, osunday kalabil, Buған қарағанда біз де кейде өзімізді кінә жасаймыз. Мен сол кезде қалған сондай нәрсем қайда қалды. Адам өзі ұялатын сондай жағдай. Ал бұл кісі өте мұқият осыны асыл сақтап, қаз қалпында үстіп оқырымға жеткізіп отырғанына өзім адам демесе кем адамы қорқынды рахмет айтамын. Мұнда бір қызық нәрсе бар. Көп рахмет айтамыз. Бұл кісінің шежірешілігі жаңағы әбекеңнің айтып тұрған сөздің бәрі өте керемет. Енді мына кітап тәрбие және тағылым енді бір денсаулықты жылдан кейін немесе көзбен бұлтын ұшатын таңғажайып кітап болады. Әсіресе мына ішіндегі эпиграммалар әзілдері керемет дүниелер. Енді қазір барлығымыз отырған консулдық есептеуімен енді сүйеніш шағып шайтан емес, біздің кетіп қалғанда сүйенішті өлең жазған Кәкеңнің мынау тамаша әзіл осы елдің өзінде қалады. Оның үшін Кілеу деген бір құрдасына жазған өлең, Молдаханға жазған өлең эпиграммалар әзіл өлеңдер. Өзі Кәкең заңның азаматы, заңгер, сөйте тұра адамды мазақтаған дегенде әрқайдан сырмайтын осындай бір керемет талант бар. Енді заңға беретін болсақ, тура тартып кетуі де мүмкін. Осындай бір өзінің жеке тылсым жақсы қасиеттерімен кітап мемлекеттік
biz aslında kitapları sonunda son Ercin Ersin'in terbiye hükümleri var. Biliyorduk. Bizim jaz boğun okumunda o kitaplarına geldiğinde jaslarları altın ediyoruz. Terbiyecinin takdim ettiğim kitap, cevap konulu kitap, acele JK kitaplarının bir tarafı. Victoria'yı da Oscar Key'inde kesinlikle olsun oynayın da kitapta özünü tutuyor uzak olarak da Eğitim gibi algılarız. Kitapın cevapı pasportuna geçiyoruz. Ben boşunu sağlıyorsa tamaşa olarak. Bütün kitap ardından bir yerde silkeme algan gezde oған заңды ма заңсыз ба деген бір сұрақ туындайды. Сондықтан осы кітапты келесі жылы бастағанда сол паспортын алып ресми түрде әскерсе жақсы болады. Енді әбекең редакторлаған еңбек қателіктері жоқ, өте жақсы кітап деп есептейміз. Шынын айтқанда осы күнде өлең жазатын уақыт емес өзі. Өзгөріс қолдауға жүрген заманға болды. Сол кезде анау үйісте отырып, оқытып жүріп, тағылып жүріп, мынандай үлкен кітап жазғанымыз ерлікке пара-пара дүние. Анхаа шатны төвшин тамхинаас гарах зөвлөгөөгөө эрүүл мэндийн мэргэжилтнүүдийн мэдлэг чадвар, өөртөө итгэлтэй байдлыг нэмэгдүүлэн ажиллах тогтвортой байдлыг хангах зорилгын хүрээнд 21 аймгийн хэмжээнд өрхийн эмнэлгийн эмч болон сургууль цэцэрлэгийн нийгмийн ажилтан эмч нарыг хамруулсан тамхинаас гарах зөвлөгөө өгөх сэдвийн хүрээнд сургалт зохион байгууллаа. Манай улс тамхины хэрэглээ өндөрт орны тоонд орж сүүлийн 10 жил тамхинаас үүдэлтэй зүрх судасны эмнэлгээр нас барах явдал 2 дахин нэмэгдэж 3 хүн тутмын нэг нь зүрх судасны эмнэлгээр нас барж байна. Сүүлийн үед насны хүрэлцэнгүй сургуулийн насны хүүхдүүдийн дундаж гэсэн мөн манай аймгийн хэмжээ сүүлийн жилүүдийн байгаа талаар мэргэжилтнүүд дурдлаа. За өнөөдөр Баян-Улгийн аймагт Улаанбаатар хотоос нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн сургагч багш маань ирээд тамхинаас гаргах зөвлөгөөх арга сургагч нарыг бэлтгэсэн сургуульд эрүүл мэндийн газрын сургуулийн танхимд явагдаж байна. За энэ сургуульд маань 35 хүн оролцож байгаа бөгөөд ерөнхий боловсролын сургуулийн нийгмийн ажилтан өгөөд за мөн сургуулийн эмч нар за эрүүл мэндийн газрын нийгмийн эрүүл мэндийн төвийн мэргэжилтнүүд болон сумын өрхийн эрүүл мэндийн төвүүдийн сумдуудын эмнэлгүүдийн маань эмч нийгмийн эрүүл мэндийн ажилтнууд оролцсон бүрэлдэхүүнтэйгээр энэ сургуультай явуулж байна. За энэ сургууль маань юу вэ гэвэл бидний улсын хэмжээнд ч бай, Баян-Улгийн аймгийн хэмжээнд ч бай тэргүүлэх шалтгаанд өвчний нийгмийн амьсгалын замын өвчин байдаг. Тэгвэл энэний шалтгаанд бол маань тамхи маань их нөлөөлж байна. Тэр тусаа дам тамхитал маань тамхи татдаггүй ч гэсэн тамхины утаанд хордог гэсэд маань бас энэ өвчинд өртөж байна гэдэг мэдээлэл байж байна. За дээр нь бид зулбуулт болж байна, өргүйдэл болж байна гэдээ ярьж байна тийм үү? Энэ маань бас тамхины утаа бас их нөлөөлж байгаа гэсэн асуудлыг бол эрдэмтэд гаргаж ирээд улсын хэмжээнд анхаарч 21 аймаг 9 дургийн хэмжээнд бол сургагч нарыг бэлтгэсэн ийм том үйл ажиллагаа явагдаж байгаа юм аа. Тэгэхээр манай Баян-Улгийн аймгийн хувьд бол нэг үе бол эмэгтэйчүүд маань тамхи таталт бол бага байдаг гэсэн боловч нэмэгдэх хандлагатай байна. Мөн тамхи таталтын хэрэглээ маань маш их байна. Тийм учраас бид нар тамхи маань бид нар гэр бүлийн хүчирхэл гэж яриад байдаг тийм ээ. Тэгвэл гэр бүлийн хүчирхлийн нэг хэлбэр маань бас тамхи юм аа гэдгийг бас манай хүмүүс хараахан ойлгож чадахгүй байна. Ягаад гэвэл мөнгөө би мөнгөтэй юм чи ингээд мөнгөөр өөрөө тамхи хэрэглэж болно гэдэг аав ээжүүд маань боддог юм бол энэ маань эдийн засгийн хүчирхэлд орчдөг юм байна. Нөгөө тал дээр энэ тамхи маань утаандаа хүүхдэд хордуулж, гэр бүлийнхнээ хамт олонтой хордуулж гэдэг маань бас л хүчирхийллийн хэлбэр гэж эрдэмтэд маань үздэг байна. Тэгэхээр манай эмч нийгмийн ажилтнууд маань хүн болгондоо тулж энэ зөвлөгөөг өгөөд Баян-Улгийн аймгийн иргэдийг тамхинаас хор утааг нь бол ийм өргүйдэлд хөргөдөг, хорт хавдар үүсгэдэг, бас зулбуулт үүсгэдэг, амьсгалын замын өвчнийг үүсгэдэг ийм шалтгаантай гэдгийг юусоо ойлгосоо гэсэн үднээс бид сурагч багш нар маань анхаарч өнөөдрөөс эхэлж мэдээлэл авч байна. Цаашид бид нар энэ үйл ажиллагаанд зөвхөн эрүүл мэндийн салбарын ажилтнууд биш, тийм ээ. Энд бусад салбаруудын хамтын ажиллагаа чухал. Тэр тусмаа төрийн бус байгууллагын хамтын ажиллагаа маш чухал юм а гэдэг үднээс олон талд арга хэмжээг Баян-Улгийн
Баяуулгын аймгийн хэмжээнд зохион байгуулах шаардлагатай байна. Тэгэхээр өнөөдрийн энэ сургалтын материалыг бид бусад сумын хэмжээнд, бусад албан байгууллагуудын хэмжээнд бас хөрөхийг зорж байна. За мөн одоо сая 9 цагийн нэвтрүүлэг дээр бас бид манай эрүүл мэндийн газрын дарга маань ярилцлага өглөө. Ер нь одоо тамхиталт маа сүүлээд ялангуяа ширхлэн худалдах тийм ээ 21 нас хүрээгүй хүүхдэд тамхи худалдахгүй гэсэн заалт байдаг боловч хуулийн хэрэгжилт маань хангалтгүй байгаа тал дээр бас босод салбаруудаа нийлээд энэ дээр анхаарахгүй бол өвчин нэмэгдэл маань буурахгүй байна. Хавдрын том маань нэмэгдэх юм байна гэдэг дээр анхаарах хэрэгтэй цаг ирлээ. Тэгэхээр манай ард иргэд маань энэ тамхи татдаг бол тамхинаас гарья гэсэн хүсэлтэй байх хэрэгтэй байна. Дам тамхиталтанд өртдөг юм бол энэ дам тамхиталтаас өөрсдийгөө сэргийлэх цаг ирсэн байна гэдэг одоо анхаарах зүйтэй болоо гэсэн мэдээллийг та бүхэнд хүргэж байна. За Баяуулгын аймагт өнөөдөр тамхинаас гарах зөвлөгөөх сургалтыг Өрхийн эрүүл мэндийн төвийн эмчнэр, мөн сумдын одоо эмчнэр, за сургуулиудын нийгмийн ажилтан, сургуулиудын эмчнэртэй нийтдээ 35 хүнд одоо зохион байгуулж байна. За энэ сургалтыг болохоор Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв ингэж эрүүл мэндийн яам ингэж хамтарч энэ сургалтыг зохион байгуулж байгаа. За энэ сургалт маань нийтдээ 21 аймагт 21 аймагт бол явагдаж байна. Тэгэхээр сургалтанд хамгийн гол нь хөрөө насанд хүрсэн хүмүүс ялангуяа эрэгтэйчүүдийн 16-аас 65 насны эрэгтэйчүүдийн 47.9% нь одоо тамхи татдаг байна. За тамхинаас болоод халдварт бус өвчлөлийн нас баралт буюу одоо зүрх судасны эмгэг, за уушгины хорт хавдрын 90%, за мөн одоо нойр бочирхай өрөвслийн одоо 2 дугаар тип гэж ярьдаг энэ өвчлөлийн бол одоо 60% нь тамхинаас шалтгаалж нас бардаг. Өөрөөр хэлбэл халдварт бус өвчин бол хүн өөрөө эрүүл мэндээ өөрөө хамгаалж чадах юм бүрэн боломжтой өвчин байдаг. Тийм учраас энэ тамхиаг зогсоох, тамхинаас гарах юм бол иргэний маань эрүүл мэнд одоо сайнаар нөлөөлнө. Тамхи татгацнаар бол хүн 20-с 25 нас хордог юм аа. Тэгэхээр тамхиа зогсоомгол тухайн хүн одоо энэ насны дундаж наслтууд бас нэмэгдэнэ гэж авч үзэж байгаа. Өнөөгийн байдлаар бол эрэгтэйчүүдийн дундаж наслт бол эмэгтэйчүүдийн дундаж наслтаар 9.8 жилээр богино байна гэж үзэж байгаа. Тэгэхээр энэ байдал бол бас энэ тамхи таталтын сайн ирдэг хэлдэг гэсэн холбоотой байгаа. Эмэгтэйчүүд бол одоо 5.3% тамхи татж байна. Ялангуяа сүүлийн үед бол өсвөр үеийн тамхи таталт бол нэмэгдсэн. За өсвөр үеийн тамхи таталтанд бол эрэгтэй эмэгтэйчүүдийн мэдвэл ялгаа байхгүй байгаа нь илүү аюултай байгаа. За мөн одоо 21 наснд хүрээгүй хүмүүсүүдийг тамхиар худалдаахгүй байх гэсэн энэ хуулийн заалт нь бол бас хэрэгжихгүй байна. За мөн одоо энэ бүх байдлаас ингээд аваад үзэхээр тухайн хүмүүс тамхинаас гарахгүй байх нь аргагүй юм байдалд хүрчээд байгаа. Хэрвээ одоо тамхи татгаа болчих юм бол за тамхи татахгүй байх одоо аргуудыг Өрхийн эрүүл мэндийн төвийн эмчнэртэй, за нийгмийн ажилтнуудаа, сургуулийн эмчнэртэй ингээд заагаад өгчих юм бол заавал энийг нарийн мэргэжлийн эмчээс одоо зөвлөгөө авахгүйгээр ажиллаа хийж явах явцдаа боломжийн одоо зөвлөгөө аваад тамхинаас гарах зөвлөгөөг аваад аргуудын заалгаад энэ богино хугацааны ярилцлагуудыг мэдээд за мөн одоо никотин орлуулах үйлчлэгт эмийн эмчилгээдүүд яаж хийх вэ гэдэг аргуудыг энэ эмчнэртэй заагаад өгөхөөр бүх төрлийн одоо тусламж үйлчлэгийг 100% Өрхийн эрүүл мэндээс авах боломжийг бүрдүүлж байгаа маа. Сайн телевизийн оргил цаг мэдээллийг хөтөлбөр өндөрлөж байна. Дараагийн хөтөлбөрөөр иргэн уулзлаа. Баяртай үзэгчдээ.